За та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлдэхүүн уусан багшийн дээд амгалан чакра самбара хичээлээ цааш үргэлжлүүлье. За ингээд бидэнд дадлага хийх хугацаа бага байгаа учраас нэг их олон асуултанд би хариулж чадахгүй баг. Ерөнхийдөө хүмүүсийн асууж байгаа зүйлийг одоо ерөнхий хариулт өгье. За очрын амьсгалын тухай асууж байгаа учраас тэрийг бол бид дахиад илүү тайлбарлаж дахиад илүү одоо дадлага хийн. За ингээд умаахан гэсэн тарныг хүмүүс одоо асууж байгаа. Голдуу ямар өнгөтэйгээр төсөөлөх вэ гэж асууж байгаа. За тэгэхээр уг нь бол өмнө цагаан, аан улаан, хум нь хар хөх ийм бараа өнгөтэй байдаг. Тэгвэл энэ удаад бол энэ тарны өнгийг нэг их бодсны хэрэггүй. За эсвэл одоо умаахан гэд гурвуулангийн нэг өнгөөр дүрсэлсэн ч болно. Яг бидний энэ очийн амьсгал дээр бид чимээгийн сонсохдоо гол нь байгаа учраас тэр тарны ямар өнгөтэй харагдахыг нэг их бодсны хэрэггүй. За мөн хүмүүс энэ одоо дөлний үзүүрээс энэ тасарч гарч байгаа энерги гол судлаар дээшээ яваад хамраар гадагшаа гарах юм уу гарахгүй юм уу энэ зулай хүртэнд очиод зогсох юм уу гэж ингэж их асууж байгаа. За тэгэхээр бид хүн хүртэндээ энэ үүлэн чимээг дүрсэлсэн. Энэ үүлэн чимээний үзүүрийн дөлнөөс за ингээд одоо хүж уугуулахад ингээд нэг утаа гардаг да тэр шиг тийм хөх утаа. За утаа гэхэр нэг сайхан сонсогдохгүй байгаа. Энерги юм да. Тийм хөх өнгөтэй энерги ингээд тасраад гол судлаар гараад духны хүртэнд очлоо гэж дүрсэлхийн. За тэр үед бол одоо бидний амьсгал хамраар гарч байгаа. Тэгээд бид чимээ сонсч. За ингээд духны хүртнээс буцаад гол судлаар үүлэн чимээнд очиж шингэхэд бид дахиад өмгсөн тарны аялгауг сонсч. За доош одогч очийн амьсгал дээр одоо бидний нууц эрдний үзүүр хүрээд тэндээсээ мөн буцаад хүслээ өгсөн. Тэгэхээр энийг заавал тэр хамрын нөхөр гарсны хэрэггүй. Ер нь бол гарах албагүй. Тэгтээ одоо ингээд та дүрслэлтэй энийг хамрынхаа нөхөр гаргачлаа гэд тийм их айхтар аюул болохгүй. За бид ямар Германы хурдны зам дээр машин барьж байгаатай адилхан тийм айхтар аюул бол болохгүй гэсэн үг. Тэгтээ яг уу тэр энергийг заавал тэгж хамрын нөхөр гадагш гарч ийна гэж дүрслэх албагүй гэсэн үг. За өөр бусад зарим хүмүүс одоо энэ базар барахыг дүрслэхэд энэ ядан бурхтыг дүрслэхэд одоо эмэгтэй хүн эрэгтэй ядан бурхан дүрслэхэд эмэгтэй хүн эрэгтэй ядан бурхан дүрслэхэд амаргүй асуудал гараад байна гэсэн ийм хүүсийн асуудлууд одоо энд их асуугдаж байна. Энэ яагаад ийм асуулт гарч ирээд байгааг би нэг сайн ойлгохгүй байгаа. Яагаад гэвэл миний хувьд би өөрөө нар хажид бурхныг бяцлаглаа барахи бяцлаглаа гэд надад хизээч ийм асуудал гарч байгаагүй. Надаа хизээч энэ ингээд надтай зохирохгүй байна, энэ зохилдохгүй байна ч гэдэг юм уу. Би ихтэй хүн шүү, энэ би эмэгтэй хүн дүрсэлж шүү ч гэдэг юм уу. Надад тийм санаа хизээч миний тархинд орж байгаагүй. Надад хизээч асуудал гарч байгаагүй. За тэгэхээр энэ бол одоо Азиудаас бол нэг их ийм асуулт гарахгүй байх гэж би бодож байна. Энэ барууныхнаас л ийм асуулт гарч байгаа. Ийм асуулт зөндөө ирээд байгаа байхгүй. Ерөөсөө би одоо яаж эмэгтэй бурхныг дүрслэх юм бэ гэдэг эрэгтэй хүмүүс суугаад. Эрэгтэй хүмүүст нь би яаж эмэгтэй бурхныг дүрслэх юм бэ? Энэ одоо соёлын ялгаа энд байна л гэж би хэлэх гээд байгаа юм л да. Энд соёлын ялгаа байна. Тэрнээс биш энэ бол асуудал биш ээ. За ингээд Гэлэгвагийн, Сажаагийн урсгалын ихэнх бяцлагч бүтээлч нар эрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр чин тэдний гол дадлага нь нар хажид бурхан байдаг. Тэгээд тэдэнд ямар ч юм асуудал гардаггүй. Хизээч. Тэднийг бяцлал бүтээлээ хийхэд энэ ингээд саад болж чаддаггүй гэсэн үг. Хэрвээ та энэ нүцгэн байдлаар
хувцсгүй ийм байдлаар дүрслэхэд хэцүү байна гэж байгаа бол тэр бол өөр асуудал. Тийм бол та хувцс өмсгүүд хувцастай маягаар дүрсэлсэн ч ер нь болно. За ингээд өөр нэг асуудал бол та үнэхээр энэ чакра самбара дандрын авшиг ванг хүртсэн хүн бол зөвхөн тийм тохиолдолд та өөрийгөө одоо дэмчиг бурхан болгон бүтээх тийм эрхтэй болсон гэсэн үг шүү дээ. Тэгээ тиймгүйсэн бол та зүгээр л одоо цэнхэр биетэй хүн эсвэл улаан биетэй элбийн хос нь улаан биетэй хүн. Тэгээ ийм байж байгаагаар л дүрслэхэд хангалттай энгийн. Нэг их айхтар ийм одоо сүртэй ингээд янзын байдлаар дүрслэх гэж оролцсон хэрэггүй энгийнээр дүрсэл. Харин танд үнэхээр энэ бурхныг бүтээх тийм одоо ван авшиг эрх дамжуулга нь байгаа бол та энийг ёстой нөгөө бүх детальтайгаар нь одоо бэлэг тэмдгүүд юугаар бэлэгцийн гартаа юу барьсан хідэн мотортой юутай ийтэй бүгднгээр нь тэгж дүрслэхэд болно. За тэгээд энэ бид дүрслэл үүсгэж байгаа учраас өөрсдийгөө нэг их айхтар оролцуулж бодох хэрэггүй. Бид чинь дүрслэл үүсгэж шít. Хин нэгнийг дүрсэлж чинь бид тэр хүн биш. Тэгтээ бид тэр хүн болж дүрсэлж байгаа. Тэгэхээр та яагаад өөрийгөө мартахгүй байгаа? Бид чинь одоо өөрөө тэр биш болоод өөр хүнийг дүрсэлж байгаа үст. Өөр ядан бурхныг бид дүрсэлж байгаа үст. Тийм чинь өөрийнхөө хэн болох, өөрийнхөө биеийн байцаалд миний нэр, миний одоо юу байдгийг биеийн үнэмлэх бүх юмоо та мартаад түүндээ хувирах учиртай. Би одоо нар хажид бурхныг дүрсэлнэ үү, хээ базар дүрсэлнэ үү? Би дүрслэл үүсгэж байгаа. Тэгэхээр миний хэн байх тэнд ямар хамаатай? Би бол тэгж л боддог. За ингээ бидний дасгал бол одоо хийг гол судлан дуусгах. За тэр бидний одоо хамгийн ихний дасгалын гол зорилго нь. За энэ ямар хий юм бэ гэхээр л бүдүүн хий. Бүдүүн хийг бид үйлийн хий, сансрын хий гэж нэрлэдэг. Энэ бүдүүн хийнээс шалтгаалаад бид бүдүүн биетэй, бүдүүн сэтгэлтэй байгаад байгаа. Тэгэхээр энэ бүдүүн бие, энэ бүдүүн сэтгэлийг одоо итвэхгүй болгож чийжл нарийн бие, нарийн сэтгэл гарч ирнэ гэж бид ярьж байгаа шүү дээ. За ингээд гол судлалд хийг уусгахын тулд тэгвэл бидэнд 4 гол дадлага байгаа. Хамгийн эхнийх нь одоо энэ хүн хүртэн дэх үүлэн чимээн дээр төвлөрнө гэсэн байгаа шүү дээ. Үүлэн чимээг бид дүрслээд тэрэн дээрээ төвлөрөх юм аа. Үүлэн чимээ гэдэг нь юу вүлээ гэхээр үүл гэдэг нь дөл, чимээ гэдэг нь хум үсэг. За ингээд л ойлгочиход энэ бол эхний дадлагын гол шим нь энэ юм аа. Үүлэн чимээ. За ингээд ойлгочиход аюу энгийн тогтооход амархан. За хоёр дахь дасгал нь очийн амьсгал байж байгаа. За ингээд байрлал нь хүн хүртэнд гол судлана. Тэгээд бидний төвлөрлийн тэр цэг нь болохоор тэр дүлний торгон үзүр. За яагаад бүдүүн хийг бид уусгах гэдэг? Бүдүүн хийг уусгах ямар шаардлагатай гэж та асууна. За тэгвэл бүдүүн хийг уусгаснаар бидний энэ мэдрэхүүнүүд 5 мэдрэхүү уусна. Дээрэс нь бидний бодлууд уусна. За тэгээд зогсохгүй бүр бидний юу ч боддоггүй тэр сэтгэлийн төвшин хүртэл уусна. За 5 мэдрэхүү уусна гэхээр ойлгомжтой бид одоо энэ нүдээр дүрсийг харахгүй чихээр чимээ сонсохгүй хамраар үнрийг үнэрлэхгүй гэх мэтчлэн бидний энэ 5 мэдрэхүү хураагдах нь байна. За тэгээ зогсохгүй жаргалтай жаргалгүй хүсчийн хүсэхгүй энэ бүх бодлууд мөн зогсно. Тэгээд юу ч боддоггүй бодлын тэр төвшин хүртэл арилнаа. За ингээд та надаас асуу штэ. Тэгвэл энэ үүлэн чимээн дээр чинь ингэж сайн төвлөрөөд байхад энэ нь бидний энэ бүхнийг энэ бүдүүн хийг уусгахад хангалттай биш гэж юу гэж та асуу. За энэ одоо бидний бүдүүн хий тодорхой хэмжээгээр уусгахад энэ тустай. Тэгтээ
бүрэн уусгаж бол энэ одоо хангалтгүй. Бүрэн уусгахад бол хангалтгүй гэж би хэлнэ. Энэ тодорхой хэмжээгээр туслах болохоос бүрэн уусгаж бол чадахгүй гэсэн үг. Тэгэхээр бүрэн уусдаг үе бол зөвхөн үхлийн үе байдаг шүү дээ. Та бүхэн санаж байгаа биз? За энэний дараа очин амьсгал гэдэг дасгалыг бид хийсэн. За энэ очин амьсгал яаж одоо явах уу, яаж нэвтрэх үү, яаж саатах уу гэсэн ийм үе шатуудад. За энэ дасгалын тусламжтайгаар бид одоо энэ бүдүүхийг уусгах явдлыг хурдасгана. За энэ бол одоо бидний дадлагад маш сайн одоо тусламж болно гэсэн үг. Маш их нэмэр болно. За бидний амьсгал гарахад баруун судлаар гардаг. Бидний амьсгал ороход зүүн судлаар ордог. За тэгэхээр энэ орох гарах амьсгалын чинь хооронд эхлээд ингээд ямар ч зайгүй мэт байна. За тэгснээ дараа нь энэ хоёрын чинь хооронд зай гарч эхэлнэ. Энэ ямар ч амьсгал ороогүй, ямар ч амьсгал гараагүй байх тэр үеийг биднээс хий гол судланд байна гэж үзээд байгаа. Тэгэхээр хий гол судланд байж ах тэр үед бидний энэ орж гарах амьсгал чинь давалгаатай тийм үү? Давалгаатай. Тэгэд яг тэр хий гол судланд байж байгаа буюу үүлэн чимээн дээр энэ саатан оршиж байгаа тэр үед энэ давалгаа байхгүй байдаг. Тэгэхээр ингээд бидний одоо орж гарах амьсгал богиносоод тэнд саатан орших хугацаа нь ихсээд ирэхээр бидний нөгөө сэтгэлийн давалгаа чинь багасаад байдаг байна. Энэ дасгалыг хийгээд байх тусам бидний амьсгалын давалгаа багасаад байна гэдэг чинь бидний орж гарах амьсгал богино болоод энэ үүлэн чимээн дээр саатан орших тэр хугацаа уртсаад байдаг байна. За тэгэхээр нэг үгээр хэлэх юм бол энэ очин амьсгал бол одоо бидний нөгөө бум баригч амьсгал байна шүү дээ. Тэрүүний маш хөнгөн хэлбэр нь. Одоо маш хөнгөхнөр бум баригч амьсгал хийж байгаатай адилхан гэж ойлгоход болно. За тэгээд энэ дөлний үзүүрээс им хөх утаа ингээд одоо салж гараад духны хүрд хүрэх үед бид хум гэсэн аялгау за буцаа доошлоод үүлэн чимээнд шингэх үед бид гэсэн тарны амьсгал тэндээ саатан орших үед нь бид гэсэн тарны аялгауг сонсноо гэж байгаа шүү дээ. За тэгэхээр эхний дасгал дээр бид төвлөрсөн. Одоо тэгвэл энэ хоёрдугаар дасгалын үеэр та тэр одоо амьсгал саатан оршиж байгаа тэр байдлыг энэ төвлөрөлтэйгөө хослуулна. Хоёулангийн зэрэг одоо хослуулна гэсэн үг. За ингээд төвлөрөлтөө тэгээд энэ амьсгал тэнд саатж байгаа. Энэ чинь л одоо нөгөө давлгаануудыг чинь багасгаад эхлэх юм байна. Давлгаанууд маш ихээр намжаад ирнэ. За ингээд бидний дадлагын хүчээр энэ орох амьсгал, гарах амьсгал богиносоод тэнд саатан орших хугацаа нь уртсаад эхэлнэ. Эхлээд одоо 1 минут, за тэгээ 2 минут, тэгээ 4 минут, тэгээ 8 минут, тэгээ 10 минут, за тэгээ 1 цаг, тэгээ 2 цаг гихчлэнгээр ингэж уртасдаг байна. За ингэж уртсна гэдэг маань л бидний амьсгал зогсноо гэсэн үг. За энэ бүхэн аясаараа явагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид энд амьсгалаа хүчээр тэрэн дотор бариад байгаа юм биш шүү дээ. Энэ амьсгал аяараа тэнд ингээд саатан орших нь уртснаа цаг нь. Тэгэхээр энийг бид маш хөнгөн хэлбэрийн бум баригч амьсгалаа гэж хэлээд байгаа нь тэр юм. За ингээд бидний одоо бүдүүнхий уусаж эхэлнэ. За ингээд бид одоо бүдүүнхий уусаад нарийн бие салах тэрийг одоо бид та бүхэнд янз янзын хачин жишээ татаж тайлбарлахыг оролцсон шүү дээ энэ өмнөх хичээл дээр.
Одоо нөгөө ариун бие сэтгэл ариун бус бие сэтгэлээс сална гэд бид нэг баахан жишээ татснаа да. За тэр чин бол одоо зүгээр энэ та бүхэнд илүү энгийн амьдрал дээр ойлгуулахыг оролцсон юм аа. Яагаад гэвэл эн чин нэг юм зүгнэл зохиол шиг сонсогдох гээд байгаа байхгүй тийм учраас. За ингээд тэр одоо тарны аялгау сонсно гэж байгаа. Тэр айгүй чухал. Тэр аялгауг сонсох маш чухал. За одоо ингээд төвлөрлөө энэ амьсгал саатж байгаа энэ хоёрыг холбочхоор маш хүчрхэг болоод ирнэ. За ингээд Японы нэг юм ном сам харвах ийм спорт байдаг та бүхэн мэдхгүй юу? За тэрнийг ингээд харавхад нумаа ингэж татаж ирээд яг харавхынхаа өмнө амьсгалаа барай гэсэн зааварчилгаа өгдөг. За энд бол би одоо баг бүрэн итгэлтэй байна. Яагаад харавхынхаа өмнө амьсгалаа барьж агаад тэгээ сумаа тавьдаг бахна шүү дээ. Яагаад тэгж ийна гэвэл одоо эн чинь бидний энэ төвлөрөлд хамаагүй илүү тусалдаг. Бидний төвлөрөл маш хүчтэй болоод ирдэг. Амьсгалаа барьснаас болоод. За энэ бол одоо ингээд одоо бомб баригч амьсгал. Тэгээд гурав дахь нь ямар дасгал вэ гэхээр одоо уусгалт. Уусалтыг одоо яаж хийх вэ? Бид амьсгал дээр төвлөрсөн хоёрт нь одоо тэр саатан орших амьсгал саатан оршихтой нэгтгсэн. Одоо тэгвэл бид энэ уусалттай нэгтгэн. Ингээ гурван ямыг хооронд нэгтгэж байгаа үз. Эхлээд тэр үүлэн чимээн дээр төвлөрсөн. Хоёр дахь нь бомб энэ очин амьсгалаар бид тэр үүлэн чимээн дээр саатан оршиж байгаа тэр амьсгал дээр төвлөрөхтэйгөө нэгтгсэн. Одоо тэгвэл гуравт нь энэ уусгалтай дахиад нэгтгэн. Ийм гурван зүйл нэгдээд ирэхээр улам илүү хүчрхэг болдог байна. За энэ гурав нэгдэхээр одоо яах юм? Энэ гурав нэгдээд бидэнд ямар хэрэгтэй юм гэж асууш. Тэгэхээр маш нарийн энерги, маш нарийн сэтгэл итвэхжиж ирнэ. Энэ чинь бидний нөгөө ариун бие, ариун сэтгэл итвэхжиж ирлээ гэсэн үг. Энэ итвэхжиж ирж байгааг бид яаж мэдэх юм? Яаж мэдэх юм бэ гэвэл бидний сэтгэлд ямар ч чангарал, зуурал, стресс байхгүй тийм сэтгэлийн төлөвт бид орсон байна. Бараг давлгаагүй, бараг тийм байхгүй, одоо бүр байдгүй маа гэхэд, бүр биш юм аа гэхэд бараг байхгүйтэй адилхан тийм сэтгэлийн төлөвт бид орох ёстой. Тэнд бол ерөөсөө л цэвэр ухамсар тэр чигээрээ ноёрхож идэг. За энэ бол бидний сэтгэлийн хамгийн ариун хэсэг юм. Хамгийн ариун бидний хамгийн сайн сэтгэл энд байж байна гэж болгоно. Энд ямар ч мэдлэг байхгүй, ямар ч мэдлэгээр бохирдоогүй сэтгэл цэврээрээ байж байгаа нь энэ. Мэдлэг гэдэг бол та санаж байгааш хин нэгэн танд заасан, та хаа нэгтээс олсон. Мэдлэг гэдэг бол таны өөрийн чинь зүйл биш. Харин энэ ухамсар гэдэг бол ерөөсөө хэмжээ хязгааргүй. Альва нэгэн нөлөөллөөс ангиж чөлөөтэй. Мэдлэг гэдэг чинь нөлөө шүү дээ. Тэгвэл энэ ухамсар ямар ч нөлөөнөөс ангиж чөлөөтэй. Энэ ганц энэ ухамсар энэ бүх оршихуйг тэр чигээр нэг зураганд багтаагаад ингээд харахад хангалттай. Энэ ухамсар хизээч хитрхи их байна гэсэн тийм ойлголт байдаггүй. Энэ ухамсарт ямар ч тоо байхгүй, ямар ч дугаар байхгүй. Энэ ухамсарт ямар ч тоо хэмжээ гэж юм байхгүй. Бидэнд одоо байж байгаа энэ ухамсараар бид одоо юмыг дугаарлах хэрэгтэй шүү дээ. Эхлээд энэ дараа нь энэ гэд. Эхлээд би дараа нь чийч гэдэг юм уу те. Гэтэл энэ ухамсарт ямар ч тийм дугаар байхгүй, ямар ч тийм тоо байхгүй гэдэг шүү дээ. Бүгдийг
нэгэн зэрэг л энэ ганц ухамсараар л ингээд бүгдийг нэгэн зэрэг мэдчихнэ. Энд бид хүрэх шаардлагатай байна. Энд бид хүрэх гээд байгаа. Тэгэхээр чинь л бидний энэ 3 дахь дасгал одоо нөгөө уусгалт. Одоо уусгалтайгаа нэгтгэж ижил бид энэ 3-аар тэнд хүрэх гээд байна шүү дээ. Уусгалтыг яаж явагдаж ирснийг та бүхэн санаж байгаа биз? За энэ уусгалтыг би та бүхэнд өмнөх хичээлээр зааж өгсөн. Бид эхлээд өөрсдийгөө чакра самбараа яв юм болгож үүсгэнэ. За тэгээд умаахум тарныг бид одоо ингээ олон давтсан. Умаахум гэд. За энэ умаахум тарн бол бүх тарны их учраас энийг бид уншиж байгаа. За ингээд энэ тарныг уншаад ингээд төвлөрч явахт чинь одоо тэр чакра самбарагийн баруун хамраар ингээд гэрэл цацраад бүх оршихуйг тэр чигээр нь гийгүүллээ гэж бид дурсалсан. За энэ хязгааргүй ертөнцийг тэр чигээр нь гийгүүлээд одоо орох амьсгалаар тэр бүхэн чинь ингээд нэгэн зэрэг тэр гэрэлтэй цуг хураагдаад таны зүүн хамраар орчиж байгаа. За ингээд зүүн хамраар ороод гол судлаар яваад нөгөө үүлэн чимээн дотор очиод хураагдчихж байгаа. За энэ үүлэн чимээн дотор бидэнд дахиад хум өсөг байж байгаа. Энэ үүлэн чимээн дотор хум өсөх чинь тэр даруй дахиад нэг чакра самбара яв юм болоод хуурчих юм. За одоо энэ жижигхэн чакра самбара яв юмын зүрхэнд гэж байгаа дахиад. Тэгэхээр энэ хичнээн жижигхэн байх уу та бүхэн бодоод үзтээ. За ингээ бидний хүүсэнд байж байгаа тэр үүлэн чимээч дусал чинь одоо ерөөсө шар будаанаас жижигхэн юм байж байгаа шүү дээ. Тэрний чинь голд байж байгаа хум өсгөн чакра самбара яв юм болоход тэрний дахиад зүрхэн дотор дахиад хум өсөг байна гэж. Маш жижигхэн байж таарна. Тэгээд эн чинь одоо ийм 3 давхар уусалт явагдаж байгааг та бүхэн анзаарсан баг. Яг л одоо шинэ жилийн бэлэг задлж байгаа юм шиг тий. Ийм давхар уусалт явагдаж байна. Энийг дамцаг симба гэж нэрлэдэг. Төвдөр ийм 3 давхар уусалт явагдаж байгаамаа. Эхлээд өөрөө чакра самбара яв юм. За тэр нь ингэж уусаад тэр үүлэн чимээнд уусаад үүлэн чимээн дотор хум өсөг чакра самбара яв юм болоод тэрний зүрхэнд байж байгаа хум өсгөн дотор очиж уусгахнэ. Симха симцэг буюу одоо 3 давхар уусалт гэж нэрлэдэг байна. За ингээд одоо бүх юм уусчлаа. За энэ уусалт гэдэг чинь юу гэсэн үг вэ? Үхлийн үеэр бид одоо зүй ёсороо бүх юм уусаад хураагдана. Тэгвэл нойрсох үед мөн бид талч гисэн одоо бүрэн биш ч гэсэн уусч идэг. Тэгвэл бидний хийж байгаа энэ бясалгалын үеэр ч гэсэн бидэнд тийм уусалт явагдаж идэг бахнэ. За ингэж уусах нь тэгвэл ямар ашигтай юм? Бидний бүдүүн бие, бүдүүн сэтгэл итгэхгүй байдалд ороод бидний нарийн бие, нарийн сэтгэл итгэвчж ирдэг байна. За бид яах гэж бүдүүн биеийг уусгах гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Бид энэ бүдүүн бие, бүдүүн сэтгэлээр дадуулах юм бол бидэнд маш их цаг, маш их энерги хэрэгтэй. Тэгээд маш их хүчин чармайлт шамдал хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл энэ бие, энэ сэтгэлд бид үргэлж сануулгах, давтах гэдэг зүйлийг хийж явах хэрэгтэй. Зогсооч хөлөөгүй. Бид энэ бүдүүн бие сэтгэлээр ямар нэгэн юмыг дадуулъя гэж бодох юм бол эсвэл энэ бүдүүн сэтгэлийг зүгээр л ингээл энэ чигээр нь байлгажъя гэж бодоход л бидэнд асар их тасралтгүй шаардагдах энерги хэрэгтэй. Тэгээ бид үргэлж сануулгах, үргэлж давтах. Тэрийг бид тасралтгүй хийж явах шаардлагатай. Энэ биеинд давтах шаардлагатай, энэ сэтгэлд сануулгах шаардлагатай байдаг. Яагаад гэвэл бид мартчихад байдаг байхгүй юу? Зарим юмыг бид 12 жил мартдаг. Зарим юмыг бид бүх насаараа мартдаг. Заримдаа ерөөсөө яг үхэхийн өмнө санаанд ордог. Одоо ингээд үхэхийн хооронд санаанд ороод яах юм? Хитрхи хожимдсон
байдаг штэ. Энэ сэтгэл, энэ бие хоёроор аливаа нэгэн дадлага бясалгалыг хийнэ гэвэл бидэнд маш их цаг зав хэрэгтэй, маш их шамдал хэрэгтэй. Энэ бол ерөөсө бидний амьдралд тохиолдсон одоостой хамгийн залхуутай, хамгийн ядаргаатай зүйл тэр шүү дээ. Үргэлж сануулна, үргэлж мартна. Яагаад энэ ингээ үргэлж мартаад энэ бие сэтгэл үргэлж ингээ мартаад байдгийг та бүхэн мэдв үү? Яагаад гэвэл бидний энэ бүдүүн энерги чинь суурьнд нь маш олон давлгаа байдаг байхгүй. Маш олон давлгаа. Энэ давлгаа чинь дээшээ гарна. Тэгээд доошоо буна. Доошоо буухаар нь биднээс яаж игээд тэрийг дахиад дээш нь гаргана. Тэгэнгүүт дахиад доошоо унч. Дахиад дээшээ, дахиад доош. Ийм давлгаан дунд бид амьдардаг байхгүй. За энэ бүдүүн бие бүдүүн сэтгэл энэ давлгаанууд чинь л биднийг удаашруулад байна. Энэ давлгаанууд чинь бидний хөлийг хоош нь ингээд тушаад байна. Биднийг урагш нь явуулахгүй байна. Тийм учраас л бидэнд нарийн бие, нарийн сэтгэл гарцаагүй шаардлагатай байна. Энэ бүдүүн бие, бүдүүн сэтгэл биднийг яаж удаашруулж чинь энэ яг Европтой адилхан шүү дээ. Европт бүх юм маш удаан явагддаг. За ингээд хүмүүс нь ч юм тайван амгалан юм л да. Тэгээд амьдрал нь ч гэсэн маш удаан үйл явцтай явагддаг. За ингээд нэг юм хийлэх гээд өгнө 3-7 хоног. Нэг гутал засуулах гээд өгнө 2-7 хоног. За худалч хүнд эрх төрөлтөө хүрээд ирээ гэх нь л холгүй. Тэд хизээч үгүй гэж хэлэхгүй л дээ. Үгүй гэж хэлэхгүй заа гэж хэлнэ. Тэгтээ маш удаан. Яг ингээд он сарын бичиг цаас өгнө. Тэгтэл маш удаан. Тэгвэл энэ тэгт яадаг вэ гэхээр маргааш хүрээд ир гэж хэлдэг. Маргааш нь очихоор хизээч бэлэн болоог байдаг. Тэр энэ тэгт бол шал өөр байгааз. Тэгээ Европч дээр юм шиг тий. Тэгтэл одоо ямар ч гэсэн хийгээд бүтээгээд өгдөг нь одоо сайн хэрэг юм. Тэгтээ маш удаан. За ингээд бид одоо ярианасаа хадварчлаа. Энэ уусалтынхаа тухай ярианд эргээд оръё. За бид энэ дөрвслэлийнхаа хүчийг бид тэр амьсгалтайгаа амьсгал саатах тэр мөч тэгээд энэ уусалт энэ гурвыг бид хавсруулж иж хамтруулж иж үүгээр бид одоо маш нарийн сэтгэл маш нарийн энерги идэвхжүүлж гаргаж ирнэ гэж ойлгоно. За энэ маш нарийн сэтгэлд бол ямар нэгэн зууралт, шунал одоо ийм стресс, ийм зангирал, хөвчрөл байхгүй. Энэ сэтгэлээр ерөөсөө ганц төвлөрөхөд л за одоо таны энэ тантрын бүх бясалгалд хангалттай. Ганц энэ ухамсарал хангалттай гэдэг шүү. Танд одоо шинжлэх бясалгал хийх шаардлага байхгүй гэсэн үг. Энэ чи юу гэсэн үг юм бэ гэвэл танд давтах шаардлагагүй, танд сануулах шаардлагагүй. Энэ нарийн сэтгэл ерөөсөө нэг сандсан байхад л хангалт. Тэгвэл бидний бүдүүн сэтгэл, бүдүүн бие давтах, сануулах. Энийг би яагаад та нарт ингэж олон дахин давтаад хэлээд байгааг та нар анзаарч байна уу? Энэ бие, энэ сэтгэл чинь ингэж давтах, сануулах зайлшгүй шаардлагатай байдаг байхгүй юу? Тэгээ ингээд давтаад байлаа ч гэсэн давтаа сануулад байхад чинь л тэр одоо бүхэл зургийг бүхлээр нь харах тэр том зураг нь улам бүдгэрээд байдаг гэж та боддоо. Тэгэхээр энэ чакра самбара дандрын дадлагаар бид энэ нарийн сэтгэл, нарийн энергитэй хүрээд очиж юм аа. За энэ дотоо хүртсэний дараа одоо юу хийх вэ гэвэл одоо энэ ухамсарчин л одоо тарны ёсны бүх дадлагт хангалттай гэж байна шүү дээ. Жишээлбэл одоо энэ бүдүүн сэтгэл, энэ бүдүүн биеэр та хоосон чанарыг бясалгаад юунд ч хүрэхгүй.
Юунд ч хүрэхгүй. Та хоосон чанарыг бясалгал хийгээлээ та юунд ч хүрэхгүй. Энэ бүдүүн би энэ бүдүүн сэтгэлээр л бясалгаж байгаа бол та тэрэнд хүрэхгүй. Тэгвэл энэ маш нарийн энерги маш нарийн сэтгэлээр та энэ ухамсараар та хуусан чанар дээр нэг ингээд төвлөрөхөд л хангалттай. За ингээд нэгдүгээрх нь төвлөрөл, хоёр дахь нь амьсгал, гурав дахь нь уусалт. Одоо бидэнд дөрөв дэх хүч хэрэгтэй. Энэ дөрөв дэх хүч нь юу вэ гэвэл бид үеийн хүчийг ашиглана. За энд хүрээд бид энэ одоо очрын дөрвөн очир гэдэг зүйл яригдана. За дөрвөн очир. За энэ дөрвөн очир бол одоо ингээд одоо энэ эвцэлтхүйн байрлал юм. Дөрвөн янзын байрлал гэсэн үг. За энийг их хүчигт юу гэж үздсэн байна гэхээр судлуудын очрын байрлал, хийн очрын байрлал, туслуудын очрын байрлал, амгалан хуусны очрын байрлал гэсэн байна. За ийм дөрвөн очрын байрлалыг бид хэрэглэнэ. За энэний одоо хамгийн сүүлийнх нь тэр амгалан хуусны очрын байрлал биш. Энэ хамгийн сүүлчийнх нь байрлал нь бид одоо яг бүх хинүүдээ яаж зүрхэн дотроо уусгах вэ гэдэг тэр дасгал юм. За одоо дахиад эхнээс нь давтъя. Бидний одоо хийх эхний дасгал бол хөнхөртөнд үүлэн чимээн дээр төвлөрөх. Хоёр дахь нь зөөлөн очрын амьсгалаар одоо амьсгал саатах. Гуравт бид уусалтын дадлагтай хамсруулна. Дөрөвтх нь бид зүрхэндээ аваачиж уусгах. Энэ дөрвөн очрын байрлалаар бид зүрхэн хүртэндээ уусгана гэсэн үг. За энэ эцсийн уусалтыг энэ их хүчигт юу гэж үздсэнийг би та бүхэнд уншиж өгье. Энд одоо ийм 3 янзын одоо үе шаттайгаар эцсийн уусалт явагдана. Энэ зүрхэн дэвцэлтхүйн очир баригч амьсгал. За тэгээ бүхлээр нь барих ба эцсийн ууслын үе шатууд. Тэгээ хамгийн сүүлд тархмал хийд төвлөрсөн очрын амьсгал. За энэ гурав дээр суурлаад нэвтрэх, саатах ба уусгах гэсэн байна. За их хүчигт ингэж хүчигдсэн байгаа. Энийг бид одоо тайлбарлана. За энэ түрээд энэ дөрвөн очрын байрлал гэдэг нь одоо яаж энэ бэлгүүний хантай дадуулах вэ гэсэн ийм зааварчилгаа юм. Тарны ёсонд ийм нэг ёсны ийм партнертэй дадлага хийдгээ гэж би та бүхэнд ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ бол одоо таны дадлагын хань, одоо таны бэлгүүний хань гэсэн үг. Арга билгийн бэлгүүний хань гэсэн үг. За энэ нь ингээд амьд бодтой хүнч байж болно. Эсвэл одоо энэ үзэгдлийн тимч хань байж болдог байна. Өөрөөр хэлбэл хэрвээ та эрэгтэй бясалгагч бол танд эмэгтэй бясалгагч бол эрэгтэй ийм бэлгүүний хань хэрэгтэй гэсэн үг. За энэ бол одоо бас яг заавал ийм байх ёстой гэсэн хэрэг бол бас биш ээ. Тэгвэл та хүсвэл одоо ингээд партнертэй дадлага хийж болох нэ. Энийг бол одоо консорт гэж нэрлэдэг. За энэ дээд амгалан дандрын ёсонд ерөөсөө энэ бэлгүүний хантай яаж дадуулах вэ? Энийг өстой маш детальтай одоо маш тодорхой зааж өгсөн байдаг. За ингээд ямар консорт байх уу, ямар байдлаар яаж хэрхэн дадуулах уу, зааварчилгаа ерөөсөө тэнд маш нарийн зааж өгсөн байгаа. За тэгээд энэ хоёр төрлийн ийм хань байж болно гэж хэлсэн. Нэг нь бол бодит хүн, нөгөөх нь дүрслэлийн хань байж болно. Хэрвээ та лам, гэлэн, гэлэнма ийм сахил санваартай хүн байх юм бол
танд одоо тийм бодит хань байж болохгүй учраас танд ийм дүрслэлийн ханыг хэрэгэлдэг байна. Өөрөөр хэлбэл дүрслэл үүсгдэг гэсэн үг. За хэрвээ та тийм сахил санвар хүлээсэн тийм хүн биш бол одоо ингээд хүсвэл бодит хүнтэй дадлага хийж болох нэ гэсэн үг. За тэр хүн чинь бас ийм дадлагч, бүтээлч, бясалгагч хүн байх ёстой шүү дээ. Ер нь бол тэр шаардлага хангасан тийм хань гэж тэнд одоо зааварчилгаан дээр маш нарийн заасан байгаа. Хэн байж болох уу, яаж болох уу, ямар байдлаар ингэж зохицох уу гэд бүгд байж байгаа. Тэгтээ шүү дээ. Энэ хүмүүсийн туршлагаас харж яхад бодит хантай дадуулснаас дүрслэлийн хантай дадуулах нь илүү хялбараа гэж одоо тэгж бичигдсэн байдаг. Яагад гэвэл амьд хүн гэдэг бол хамаагүй илүү бодлоонтой. Хамаагүй илүү сорилттой. Энэ бол амаргүй. За та бүхэн шидтэн Наруваг мэдж байгаа. За Нарува одоо ингээд нэг юм одоо бас ийм дадлагын хантай багш нь Телопа багш нь түүнд нэг одоо ийм бясалгагч эмэгтэй олж өгөөд ингээд тэр хоёр одоо ингээд үеийн хүчний дадлага хийхээр ингээд ууланд гаргасан юм шиг байна. За нэг жил шахам тэнд байсан юм уу яасан. Тэд хоорондоо маш их хэрэлддэг байсан гэд. Нэг нь одоо ингээд дадлага хийхийг хүсгэд нөгөөх нь хүсэхгүй, нөгөөх нь хүсгээр нэг нь хүсэхгүй. Энэ ингээд зохицолтоход ингээд маш хэцүү, өөргөлч маргалддаг байсан гэж. Тэгээ буцаж ирэхэд нь багш нь за яасан чиний дадлага бясалгал яасан гэж асуусан чинь миний дадлага бясалгал огтхон ч ахаагүй харин ч уруудсан гэж хариулсан байдаг. За тэгэхээр энэ бол ер нь амаргүй юм шиг байгаа. Маш сорилттой хэрэг. За тэгтээ энэ бүр бас боломжгүй хэрэг гэсэн үг биш юм. Тэгтээ энэ амаргүй. За тэгээд бас нөгөө авга ягүүзэр Райчун бав байна. Мял богдын шав. За Райчун бав лам хүн байгаагүй хар хүн байсан. Гэргитэн гэсэн үг. За тэр бол маш гайхамшигтай маш одоо гайхамшигтай ягүүзэр хүн. За тэр ч гэсэн ингээд ийм одоо дадлагын хантай одоо дадлага хийх болсон байна л да. За тэгээ тэрний одоо номонд бол үнэхээр одоо маш их ядардаг байсан, маш хэцүү байдаг байсан гэсэн одоо ийм дурсамж бол түүний номонд их байдаг. За тэр одоо тэр дадлагынх нь хань хэрэг амжилтанд хүрсэн тэрийг хэлж мэдэхгүй. Тэгтээ түүний хувьд бол одоо маш бэрхшээлтэй байдаг байсан гэж. За энэ дээд амгалантын одоо дандрын хамгийн нууц сургаалууд л энэ Райчун багаар дамжиж гарч ирсэн шүү дээ. Дамжиж ирсэн баггүй. Мэл богдын үед шүү дээ. Энэтхэгт тэр дөвчин Дэлбүү Баатай цуг суралцаад тэрэнд очиж суралцаад маш их номыг одоо нууц тарны номыг төвдөд авчирсан хүн баггүй. За тэгээ тэр үед одоо ингэж энэ дадлагын хантай дадлах их одоо маш юу гэмд өргөн дэлгэрсэн тийм үеч байсан юм уу? Хүн болгон л одоо ийм дадлагын хантай болохыг хүсдэг байсан байна л да. За тэр чинь голдовч эрэгтэй хүмүүс одоо ойлгомжтой шүү дээ. Эрэгтэй хүмүүс чинь дуртай. Тэгээд эмэгтэй хүмүүс одоо хэр байсан сайн мэдэхгүй байна. Тэгэл одоо ингээд амаргүй юм шиг байна тий. Гэргитэн хүний хувьд бол бүр ч хэцүү. Би одоо тантрын дадлага хийх гэж байна гэд өөр нэг эмэгтэйтэй ууланд гараа явчих хэцүү. Ингээл одоо асуудал их байсан юм шиг байгаа. За энэ бол одоо маш амаргүй. Тэгэхээр бид бол одоо маш даруулгатай байх хэрэгтэй гэж би боддог. Маш даруулгатай байх хэрэгтэй гэж би одоо та бүхэн захимаар байна. Яагаад гэвэл шидтэн Нарува асуудалтай тулгарч ирсэн. Райчун ба асуудалтай тулгарч ирсэн. Яхаараа би асуудалгүй байдгийн тий. Надад асуудал тохиолдохгүй байна л гэж байхгүй шүү. Тэгэхээр бид энэнд бол маш даруулгатай, маш даруухан байх хэрэгтэй гэж би боддог. За та бүхнийг одоо энийг заавал хийхгүй гэж ингэж би одоо хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ ерөнхийдөө бол амаргүй. За тэгээд энэ дадлагыг яаж хийх вэ гэсэн техник байж байгаа.
Маш одоо нарийн детальчилж ерөөсөө бүгдийн нэгд нэгэнгүү заасан сургаал бол дээд амгаланд тарны ёс байд юм аа. Бүр маш их детальтай. За заримдаа ер нь би одоо ямар л ном судлаад байна да би энд яг юу сураад байгаа юм бэ гэж бараг бодмоор. Тэгэхээр танд биш үү? Яг энэ тарны ёсыг ингэж уул суураар нь ойлгоод системтэй нь ингэж дадуулахгүй юм бол энийг маш буруу ойлголт төрөх бололцоотой. Тийм ч учраас энийг нууц тарны ёс гэж нууцалдаг байсан юм шиг байна. Яа гэвэл та энд маш одоо нарийн нухацтай бүрэн төгс суур ойлголттой байж энийг хийхгүй юм бол зөвхөн энэ хэсгийг нь зөвхөн нэг хэсгийг нь тасалж аваад одоо ингээд тэр талаас нь хараад тэр тлийг нь хөөгд явах юм бол маш буруу ойлголт төрнө гэж яриад байна шүү дээ. Бид энэ одоо сексийнхаа энергийг ашиглаж болох юмаа гэдэг энэ санаа бол ерөөсөө энэ маш логик. Маш логик, маш утга төгөлдөр. Тэгэд энэ бол одоо ерөөсөө зөвшөөрөхөөс арга байхгүй ийм санаа шүү дээ уг нь бол. Гэтэл та энийг одоо гүнзгий төвшөнд нь хүртэл ойлгохгүйгээр зүгээр нэг садар цаа муу явдал шиг бодож үзэж огт болохгүй байхгүй. За тэгвэл яагаад бидэнд ийм нэг одоо партнер хэрэгтэй байгаа юм бэ? Яагаад гэвэл бид одоо маш авгаа ийм таашаалыг амсах шаардлагатай байна. Хэрэгцээтэй байгаа нь тэр. Тийм учраас та өөрийнхөө энэ дотоодын галыг ингээд өрдснөөр одоо өөрөө тэр таашаалыг амсаж болно. Тэр таашаалыг өөрийнхөө хүчээр бий болгож болно гэсэн үг. Тэгвэл эн чинь хангалтгүй гэдэг шүү дээ. Таны энэ өөрийн бяцлаглаар бүтээж байгаа таашаал чинь бас л тийм их хангалттай биш ээ. Тийм учраас танд ийм бэлгүүний хань хэрэгтэй байна. Дадлагын хань. Яагаад вэ гэдгийг та бүхэн сайн бодох хэрэгтэй. Яах гэж ийм хүнтэй дадуулж байгаа. Яагаад гэвэл эн чинь бидний бүх энэ бүдүүнхийг одоо бидний бүх гол судал хөрднүүдэд уусгах чадaltaй маа. За та одоо ингээд энэ одоо дадлагын хантай ингээд дадлах хийгээд өөрийнхөө хийнүүдийг гол судал хөрднүүдэд уусгалаа гэж бод. Эн чи яг юу гэсэн үг юм? Юу гэсэн үг энэ уусгана гэж? Таны нарийн бие, нарийн энерги чинь итвэхчнэ гэсэн үг. Бид биш үү? Та биднээс бүгдээрээ бид бүгд таач бич. Биднээс бүгдээрээ энэ хүсэл шунлын ихээр энэ биеийг авсан байхгүй. Ялангуяа энэ эр хүн эм хүн шунах, эм хүн эр хүн шунах энэ шунлын хүчээр бид энэ биеийг олсон байхгүй. Яг энэ бие махбодын энэ шунлаар өдөөгдөж бид энэ биеийг олсон. Тэгэхээр энэ хүчийг бид энэ сексийн энергийг бид өөрсдийнхөө дадлага бяцлагалд хэрэглэх гэдэг шүү дээ. Тэгэхээр бидний энэ амсах таашаал чинь хүчтэй улам хүчтэй болсоор байгаад илүү их хийнүүд ингэж уусаар эцэстээ энэ арга билгийн нэгдэлт хүрнэ. За энэ бүх дадлагыг ингэж нэгтгэж чадах юм бол вау гайхамшигтай юм болно шүү дээ. Маш хүчрхэг энэ
дөрвөн хүчийг нэгтгэж байгаа. Нэгдэх нь бясалгалын хүч. Хоёр дахь нь бясалгалын хүч. Гурав дахь нь бясалгалын хүч. Дөрөв дахь нь үеийн хүч байж байгаа. Ийм дөрвөн хүчтэй хүчийг нэгтгэхэд бид юунд хүрч болох вэ? Юунд хүрч болно гэж бодож байна. Энэ дөрөв дахь хүч бол үеийн хүч. Энэ бол одоо байгалийн хүч. Би энэнтэй төрсөн. Надад угаас заяатсан тийм хүч байж байгаа. Тэрийгээ би ашиглана. Энэ бясалгалын хүч, үеийн хүч хоёрыг ингээд нэгтгэжтэй зэрэг. Таны бүх одоо энэ хийнүүд одоо ингээд зулаан хүрд, нууцын хүрд ингээд хоёр талаасаа эхлээд ингээд хоёр захаасаа эхлээд ингээд уусаад эхэлж байгаа юм л да хүрднүүдэд. Тэгээд зогсохгүй таны бүх энерги таны зүрхэн хүрдэнд очиж ууснаа. За ингээд зүрхэн хүрдэнд төдийгүй таны зүрхэн хүрдний гол судланд очиж ууснаа. Гол судлан доторх зүрхэн хүрдэнд уусна. За ингээд гол судлан доторх зүрхэн хүрдэнд уусаа зогсохгүй зүрхний голд байж байгаа тэр дөрвөн дусланд очиж ууснаа. За энд ингэж дөрвөн тусланд уусахаар яах юм? Энэ дөрвөн тусланд уусахаар чи одоо таны биеийн энэ зүрхийг чинь цохилуулж байгаа. Энэ гар хөлийг чинь хөдлөж байгаа. Энэ бүх тархмал хийв шүү дээ. Тэднүүсийг татаж авчираад хураана гэд бодтоо. Энд хүрэхэд та одоо маш гүнзгий сэтгэлийнхаа бүр өстэй гүнийг хамгийн хурц болох гүнзгий төвшөнд хүрээд. Энд хүрээд та үхээгүй мөртлөө өгтөл болно. За энэ маш сайн мэдээ шүү дээ. Энд хүрчлээ. Одоо энд хүрсэн. Энэ бол одоо маш сайн мэдээ. За ингээд энд хүрчлээ. Одоо би хаана байна гэж та асууш. Та стил сансарт байна. Та стил сансараа орчлонд байна. Магадгүй та сайн үйл өөрийг бүтээж магадгүй тэгтэл та сансраасаа салаагүй байна. Одоо бид энд хүрээд одоо бид хуусан чанар дээр бясалгана. Яг л зүрхэн судар, очроор огтлох судар юу гэдгийг тэр бүхэнд өгүүлсэн тэр хуусан чанарыг бясалгана. Энэ нарийн сэтгэл, нарийн энерги одоо хуусан чанарыг онцлоо шүү дээ. За тэгхийн юм бол. Вау. За тэгвэл одоо яана гэж. Таны одоо ёстой нөгөө үр гэгийн гэрэл, эх гэгийн гэрлийнхээ тэвэрт очно гэж. Эх үрийн учрал болно. За энэ үед таны хүртэх үнэн байдал хоёр яг нэг болно. Яг нэг. Одоо ингээд алгандаа алгаа хүрэж байгаа мэт нэгэн зүйл. Усан дотор ус юулж байгаа бит 100% нэгэн зүйл болж хуурна. Энэ бол хоёргүй бэлгүүн ургаж байгаа нэ. Энийг хоёргүй бэлгүүн гэж нэрлэдэг. Энэ бол одоо нөгөө объект субъект бодит хийсвэр гэсэн үзэл байхгүй, хоёр саланг үзэл байхгүй, нэгдмэл хоёргүй үзэл энд ингэж бүтэж байгаа маа. За энэ үед одоо бидний амиа хичээх сэтгэл, өөрөөс зурах сэтгэл, бид барих сэтгэл аврагдаж чадахгүй. За одоо ингээд цаашаа яах юм? Одоо ингээд та карманаас салчиж байгаа. Одоо танд үйлийг дагаж ингэж үеийн эрхэнд байхаа болчихж байгаа. Энийг бид чөлөөлөгдсөн гэж нэрлэж байгаа. Чөлөөлөгдсөн. Гэхдээ энэ төгс гэгээр л бас хараахан биш байна. Танд одоо үеийн эрхээр төрөх явдал, үеийн эрхээр өөхөх явдал танд одоо байхгүй гэсэн үг. Одоо танд төрөл өхөл байхгүй. Хэрвээ та төрдөг маа гэхэд та өөрийнхөө хүслээр төрнө. Өөрөө сонгоно гэсэн үг төрлөө. Өөрөө сонгоод өөрөө төрнө. Тэгвэл яг одоо бид ямар байдалтай вэ? Бидэнд өөрөө их гэж байхгүй шүү дээ. Бид төр гэхтэн төрөөд үх гэхтэн үхээд явж байгаа шүү.
Одоо энэ баргалжл одоо юу гэмээр юм те санамсаргүйгээр төрөл авсан гэх нь хаашаа тохиолдлоор гэх юм уу? Юу сонгох. За ингээд цаашаа та дадуулаад ингээд байх юм бол нэг өдөр төгс гэгэрсэн бурхан болно. За энэ яг гэгэрлийн үе шатуудыг би одоо энд ярихгүй. За энийг би одоо нууцын урангуйн дандрыг гэгэрэлд хүрэх газрын зураг гэдэг хичээлийг зааж байхдаа энийг одоо маш нарийн детальтай гаргасан. Тэгэхээр та бүхэн ч гэсэн гэгэрлийн үе шатуудыг мэдэж авахын тулд тэр хичээлийг давтаж үзээрэй. Ер нь нууцын урангуйн дандрыг судлаарай гэж би та бүхэн захимаар байна. За ер нь энэ тантрын сургаалуудыг бүгдээрнгийн тус-тусд нь сонсоод хооронд нь ингэж хамтруулж ойлгох юм бол маш төгс ойлголт болох юм аа. За ингээд та бүхэнд одоо ямар санагдж байгаа юм бол доо миний хувьд энэ үеийн хүчний талаар ярихад надад бол амаргүй байлаа. Энэ бол одоо тийм ярихад амархан сэдв биш. За ингээд үеийн энэ хүсэл шуналлаа хэрэглэх гэдэг дээр одоо биеийн хүсэл шунал, сэтгэлийн хүсэл шунал гэд өөр зүйлүүд яригдах ёстой. Тэгтээ одоо тэр бүхнийг би энд одоо ярьж амжихгүй. Тэгэхээр энийг одоо зөв ойлгоорой. Та нар энэ цогцоор нь, системээр нь зөв ойлгож зөв дадуулаарай. Зүгээр нэг хэсэг бусаг зураг, хэсэг бусаг текст энэ тэндээс татаж авчаад тэрийгэ дадуулнаа гэд яах юм бол энэ бол зөв болохгүй. За тэгэхээр төвлөрөл, энэ очин амьсгал, уусалт. Энэ гурав бидний бясалгалын хүч. Одоо ингээд дөрөвдөгт нь бид одоо үеийн хүчийг ашиглаад өөрөөр хэлбэл өөрсдийнхөө секси энергийг ашиглаж бид одоо эцсийн зорилготой хүрнэ. Энэ одоо секси энерги гэдэг үгийг хэрэглэх нь зөв юм уу буруу юм уу би сайн мэдэхгүй байна. За ингээд энэ хүч бол одоо ингээд маш хүчрхэг юм шиг байна. Маш хүчрхэг. Тэгэхээр энэ одоо энэ секси энерги гэж бидэнд байдаггүй бол биднээс одоо өксөн үнээс ялгаагүй одоо зомбирхул байх гэж би боддгийг. Энэ байхгүй бол бидэнд одоо юу ч байхгүй шүү дээ. За ингэж тэгтээ эн чинь одоо танд заавал одоо үргэлж танд нэг хин нэгэнд хэрэгтэй, үргэлж та секс хийгээд ах хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ. Бидэнд тэр мэдрэмж нь хэрэгтэй байна. Бидэнд тэр мэдрэмж нь хэрэгтэй байна. Тэр мэдрэмж байдаггүй бол биднээс яг зомби шиг гэдэг шүү дээ. Бид яг зомби л болно. За ингээ баруунд биш дээ. Секс бол нэр үнэхээр нээлттэй байна. Маш нээлттэй. Та нар одоо хаанч түүнийг олж болж штэ. Гудамж болгон чхуу. Маш гайхалтай. Хаана яг сексийг үнэхээр хоригдтын тийм газар бол би ерөөсөө олж хараагүй. Ерөөсөө л нээлттэй бус хаа сайгүй л хинч тэнд юу ч хэлэхгүй бүр ийм чөлөөтэй тэл байж ах л ёстой юм шиг авч үлдсэж штэ. Тэгээ секс бол олоход маш хялбархан ингээ маш хямдхан зүйл болчиход байгаа. Энд чинь бараг л одоо кофе ууж байгаатай л адилхан ийм хялбархан зүйл болцсон биш үү энэ баруунд. За энэ магадгүй одоо энэ сэтгэлийн стресс, сэтгэл гутрал эсвэл одоо энэ нойргүйтэл зэрэгтэй холбоотой ч гэж магадгүй л те. Тийм шалтгаантай ч гэж магадгүй. Юу нарийн холбоотой гэж магадгүй шүү дээ. Тэрийг сайн мэдэхгүй юм. Тэгтээ 100% биш шүү. Тэгтэл ер нь маш чөлөөтэй байна. За тэгэхээр одоо нууцын хурангуйн дандарт өөрийнхөө энэ төмөөгийн таашаалын талаар
илүү ярьдаг. Тийм бол дээд амгалан дандрын ёсонд өөрийнхөө партнерийн энэ одоо дадлагынхаа хань энэ партнерийнхаа дотоодын хүчийг илүү ярьдаг гэсэн үг. Тэрийг илүү одоо илүү тодорхой ярьдаг гэсэн үг. Мэдээж аль альнийг нь л ярьж байгаа юм л да. Тэгтэл илүү тод ярьдаг гэсэн үг. Тэгэхээр энэ нэг дандрын ёсонд бүдэг байгаа нөгөө дандрын ёсонд тодорхой байдаг. Тийм чинь та бүхнийг одоо энэ тантрын ёснуудыг харьцуулан ингэж судлаарай гэж хэлээд байгаа. Дээд амгалан дандрын ёсонд одоо үеийн хүчний дадлагыг яаж хийх талаар энэ бол одоо маш детальтай, маш тодорхой байдаг. Яг л Австрийн газрын зургийг харж байгаа мэт. Хизээч төөрхөөргүй баг тийм тодорхой заасан байдаг. За ингээд заримдаа ингээд юмыг хэтэрхий тодорхой заахаар бас инээдэмтэй одоо юу л сураад байна да гэж бодмоор санагдах үе гардаг юм шүү. Одоо энийг яг ойлгоод дадуулах юм бол энэ одоо маш сайхан зүйл юм шүү дээ уг нь. За ингээд эцсийн уусалтын хүрэхэд бид одоо очир баригч амьсгалыг зүрхэн хүртэндээ хийнэ гэж байгаа шүү дээ. Зүрхэн хүртэндэх очир баригч амьсгал. За ингээд эцсийн уусалт. За тэгээд тархмал хураагдана гэж. За ингээд энэ талаар бид одоо дараачийн хичээлдэр илүү одоо үлдсэн юмнуудаа тайлбарлаж яриад энэ тархмалын уусалт зэргийг яриад одоо энэ хичээлийг бид одоо энэ хүрээд төгсгөе. Та бүхэнд баярлалаа. За ийм авгаа хичээл сонссных тодорхой зохих зориулга ерөөлийг заавал уншаарай. За та бүхэнд баярлалаа.